Динозаврууд яагаад мөксөн бэ? Кретас 3 дахь үеийн мөхлийн үйл явдал буюу КТ үйл явдал нь 65.5 сая жилийн өмнө динозавр болон бусад зүйлүүдийн мөхөлд оноосон нэр юм. Олон жилийн турш палеонтологчид энэ үйл явдлыг уур амьсгал, геологийн өөрчлөлтөөс үүдэлтэй буюу динозавруудын эдэж тижэл ховордсонтой холбоотой гэж үзэж байв. Гэсэн хэдий ч 1980-ад онд аав хүү эрдэмтэд болох Луис болон Валтер Альварез нар геологийн бүртгэл зөвхөн сансарт хэлбэг байдаг иридий тодорхой давхар илрүүлсэн бөгөөд энэ нь динозавруудын мөхсөн яг тэр цаг мөчид таарч байна. Энэ нь сүүлд астероид эсвэл солирын мөргөлд динозавруудын мөхөлд нөлөөлсөн байж магадгүйг харуулдаг. 1990-ад онд эрдэмтэд Мексикийн Юкатан хойгийн үзүүрт орших асар том Чиксулуб тогоог олсон бөгөөд энэ нь тухайн цаг үеэс хамааралтай. Олон таамаглал байдаг ч нотлохоо байхгүй. Динозаврууд 160 сая жилийн турш дэлхий дээр тэнэвчилж 65.5 сая жилийн өмнө генет тосцсон бөгөөд энэ үйл явдал нь одоо Кретас 3 дахь үе буюу КТ гэж нэрлэгддэг. К гэдэг нь Кретасын үеийн товчлол. Динозавруудаас гадна олон төрлийн хөхтөн амьтад, хоёр нутагтан амьтад, ургамлууд нэгэн зэрэг устсан. Олон жилийн турш палеонтологчид энэ өргөн хүрээний мөхлийн хэд хэдэн онолыг санал болгосон. Эртний онолуудын нэг нь жижиг хөхтөн амьтад динозаврын өндөг иддэг байсан бөгөөд үүнээс болж динозаврын тоо буурж устсан гэж үздэг байв. Өөр нэг онол нь динозавруудын бие жижиг тархиар нь ажилуулахад хэд том болсон гэж үздэг байлаа. Зарим эрдэмтэд том дахал динозаврын популяцийг устгаж дараа нь тэдний цогц иддэг амьтдад тархсан гэж үздэг. Өлсгөлэн бас нэг магадлал байсан. Том динозаврууд маш их хэмжээний хоол хүнс шаарддаг бөгөөд амьдрах орчиндөө бүх ургамлыг бүрэн устгаж болох байсан. Гэхдээ эдгээр онолуудын олонх нь амархан няцаагддаг. Хэрвээ динозавруудын тархи хэтэрхий жижиг байсан бол тэд 160 сая жилийн турш оршин тогтнож чадахгүй байсан. Мөн ургамлууд тархихгүй бөгөөд амьтдын өвчнөөр өвддөгүүд бол зэрэгцсэн устсан нь эдгээр онолыг багасгасан. КТ устгал нь түүхэнд анх удаа ийм их хэмжээний мөхөл биш бөгөөд хамгийн том нь ч байгаагүй. Перм Триасын үеийн мөхөл буюу X үүрэл нь 251.4 сая жилийн өмнө болсон бөгөөд дэлхий дээрх бүх далайн зүйлүүдийн 96% болон газар дээрх сэр нуруу амьтдын 70%-ыг устгасан. Олон жилийн турш уур амьсгалын өөрчлөлт нь динозавруудын мөхлийн хамгийн бодиттой шалтгаан байсан. Динозаврууд дэлхийн доктортой чиглэг халуун бүсийн уур амьсгалд амжилттай амьдарч байв. Гэвч динозавруудын мөхсөнтэй давхцаж Мезозойн сүүл үед дэлхий айжмаар хүйтэн болсон гэдгийг нотолдог. Температур буурснаар хойд болон өмнөд туйл дээр мөс үүсч далай хүйтэн болсон. Динозаврууд хүйтэн цустай байсан тул нар агаараас биеийн дулаан авдаг тул тэд илүү хүйтэн уур амьсгалд амьд үлдэж чадаагүй. Гэсэн хэдий ч зарим хүйтэн цустай амьтад болох матар амьд үлдэж чадсан. Гэхдээ уур амьсгалын өөрчлөлт хэдэн 10,000 жил үргэлжилснээр динозавруудад дасан цогцох хангалттай хугацаа байсан. Энэ нь сансраас ирсэн. 1956 онд Оросын одон оронч Жозеф Шкловский энэ онолыг дэвшүүлсэн анхны эрдэмтэн болсон бөгөөд энэ нь мөхлийг ганцхан гамшигт үйл явдлаас үүдэлтэй гэж үзэж түүндээ мөхөж буй одны дэлбэрэлтээр дэлхийд тархсан цацраг нь динозавруудыг устгаж болно гэж таамагласан. Дахин хэлэхэд онолын асуудал нь динозаврууд яагаад мөхсөн, бусад төрөл зүйлүүд үгүй болсон шалтгааныг тайлбарлахад оршиж байв. Мөн эрдэмтэд ийм үйл явдал нь дэлхийн гадаргуу дээр Кретасын үеэс ихтэй цацрагийн мөр үлдээх байсан гэж хэлсэн ч ямарваа нэгэн нотлохоо олдсонгүй. Нобелийн шагналт физикч, зохион бүтээгч, цөмийн судалгааны салбарт анхдагч Луис Альварез болон түүний хүү нэрт геологч Валтер Альварез нар Италид судалгаа хийж байхдаа КТ хил дээр иридиум баяжуулсан шавар бүхий сантиметр зузаан давхаргыг илрүүлсэн. Иридиум дэлхий дээр ховор боловч сансарт илүү түгээмэл байдаг. Альварезууд 1981 онд үр дүнгээ нийтэлж иридийн нэмгэн давхарга нь том метеор сүүлтод астероид дэлхийд мөргөлдсөний дараа хоримтлагдсан гэж таамагласан. Мөн энэ сүүлтод астероидын дэлхийн гадаргууд хийсэн мөргөлт динозавруудыг мөхөхөд үргэж болох байсан. Тухайн үед Альварезийн онол нь бусад таамаглалуудаас
харьцангуй хоцорч гарсан тул тэднийг үл хайхарч байв. Гэсэн хэдий ч аажмаар босод эрдэмтэд дэлхийн янз бүрийн газраас альваразын онолыг баталсан ирээдүйн нотлох баримт олж эхэлсэн. Харин мөргөлтийн төв цэгийн талаарх баттай баримт байгаагүй. Дараа нь 1991 онд Юкатан хойгийн захад 110 миль диаметртай асар том солирын хонхор илэрч Мексикийн болон руу бүгдийн анхаарлыг татав. Чиксулуп тогоо гэж нэрлэгдсэн бөгөөд энэ нь ойролцоох тосгоны нэрээр нэрлэгдсэн. Эрдэмтэд үүнийг үүсгэсэн солир нь ойролцоогоор 6 миль диаметртай 40,000 миль цаг хурдтай газар руу зохиж хамгийн хүчирхэг цөмийн бөмбөгийн дэлбэрэхээс 2 сая дахин их энерги ялгаруулсан гэж үздэг. Халуун нь дэлхийн гадаргууг шатааж, дэлхийд даяар ой модны төөмөрдөгдөж, дэлхийг харанхуйд автуулж, хог хаягдал агаар мандлыг бүрхэж байв. Мил өндөр цунами тэвүүдийг хамарч олон төрлийн амьдралыг усан чивүүлсэн. Цохилтын долгион газар хөдлөлт галтуулын дэлбэрэлт үүсгэж байв. Үүссэн харанхуй нь хэдэн сар магадгүй олон жил үргэлжилсэн. Энэ нь дэлхийн температурыг хөлдөг бүсэд оруулж ургамлыг устгаж өвс идэгчдийг идэх зүйлгүй үлдээсэн. Олон динозаврууд хэдхэн 7 хоногийн дотор үхэж байсан. Өвс идэгчдийг идэж байсан махчин амьтад 1 эсвэл 2 сарын дараа үхсэн. Ерөнхийдөө биологийн олон төрөл зүйлийн алдагдал асар их байсан. Зөвхөн жижиг сегзэмээр хооллогч хөхтөн амьтад газар руу ухаж үлдсэн зүйлийг идэж чаддаг байв. Иридиум давхарга болон Чиксулуп тогооны нүх нь олон эрдэмтэдэд солирын нөлөөллийн онол итгэмжтэй гэдэгт итгэх хангалттай нотлохоо болов. Энэ нь өмнөх онолуудын баталж чадаагүй олон зүйлийг тайлбарласан. Гэсэн хэдий ч одоо ч онолууд оршсоор байна. Палеонтолог нь өрсөлдөөнтэй салбар хിവэр байгаа ч түүний гол нууц шийдэгдсэн бололтой. Динозаврын мөхлийн талаар нэгдсэн шийдэл түрээгээ бөгөөд динозавруудын хэрхэн амьдарч өгсөн тухай мэдлэгийг нэмэгдүүлсэн чулуудсан олдрууд үргэлжлэн олдсоор байна. Саяхнаас шууд динозаврын үр удам гэж тодорхойлогдсон бөгөөд динозавруудын оюун ухаан, зан үйлийн онолууд өөрчлөгдөж байна. Динозавруудын хүйтэн цус зэрэг нь удаан хугацааны турш маргаантай сэдв хിവэр байна. Уур амьсгалын өөрчлөлтийн онол зарим эрдэмтэдэд одоо ч нөлөөлж, Чиксулубын нөлөөллийн мөхөл нь цорын ганц шалтгаан гэж баталдаг. Энтхийн 65 сая жилийн настай лавын урсгалын нотлохоо нь динозавруудыг мөхөлд хүргэсэн дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг эхлүүлсэн байж магадгүй гэлтгэн. Эрдэмтдийн тасралтгүй судалгаа нь байнга өөрчлөгдөж буй гаригийг илүү дэлгэрэнгүй таньж мэдэхэд тусалдаг билээ.